За тэгэхээр ер нь улс төр дээр болж байгаа үйл явц дээр таны хувьд ямар байр суурьтай байна? Өчигдөр бас ерөнхий сайд улсын хурлын гишүүн их хоёрыг хууль зүйн дотоод иргэн сайдаар томиллоо гэдэг зүйлийг ярьсан. Энэ төр намын гишүүний хувьд тань юу? Гэхдээ яг одоо ерөнхий сайд бүрийн эрхийнхээ хүрээнд одоо засгийн газрын гишүүнүүдийг чөлөөлж томилох бүрийн эрхт. Тэр бүрийн эрхийнхээ хүрээнд л одоо гаргасан шийдвэр болов гэж бодож байна. Хяналтын ерөнхий ороо өнөөдөр хуралдах товтой байсан. Хуралдаж байна. Таны хувьд бас намаас гарч ирлээ. Дотор ямар нэг үйл явдал болж байна уу? Хяналтын ерөнхий орон талаар ямар мэдээлэл авсангүй. Ер нь одоо яг энэ томилгоон дээр таны хувьд юу гэж харж байна? Улс төрийн томилгоо л намын даргын зодооноос үүдсэн иймэрхүү шийдвэрүүд гарч ийна гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ одоо ийм томилгоо хийх шаардлагатай бол хийж байгаа бол гэж ингэж бодож байна. Намын даргын сонгуулийн хувьд таны хувьд хэр шудраг болсон гэж бодож байна? Гэхдээ одоо ингэж болоод өнгөрсөн юмны хойноос одоо шудраг болсон, зүв болсон, буруу болсон гэдэг зүйлийг бид нар ярих нь их тийм зүйтэй биш баг. Энэ чи одоо хэр үнэн зөв болов гэдэг зүйлүүдийг одоо тогтоодог газрууд нь тогтоогоод одоо нэг бүртгэл явуулдаг, дээч үгэн бүртгэхгүй гэдэг энэ дараагийн одоо энийг тогтоож шийдэх газрууд нь л ярих нь зөв баг. Түүнээс одоо намын гишүүн болгон дор бүрнээ дүгнэлтээ хийгээд энийг зөв буруу гэж яриад ах нь их тийм зохистой биш баг. Бид нар хамгийн гол нь намын дотоод эв нэгдлийн асуудал ер нь чухал. Цаашдаа энэ улс орны хөгжил чухал гэдэг дээр л одоо гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой байх. Одоо энэ намын даргын сонгуул болон дуусна, цаашаа амьдрал үргэлжилнэ, улс орны хөгжлийн асуудал нэг номерт тавигдаж яригдах ёстой. Тэр дараагийнхаа асуудлыг бодсон ийм шийдвэрүүд бид хүн гаргаад явах нь л зөв гэдэг дээр тийм л байр суурьтай. Улсын хурлын гишүүн хоёрыг намаас чөлөөлөх төтгөлзүүлэх асуудал бол яригдаад байна шүү дээ. Энэ юу үний юм уу? Энэ дээр та ямар байр суурьтай байна? Одоо энэ хяналтын хороо өнөөдөр хуралдана гэсэн. Тэгэхээр одоо энэ дээр хуралдаад үнэхээр тийм асуудал ярих гэж байгаа юм уу? Өөр асуудал ярих гэж байгаа юм уу? Энэ дээр хяналтын хороо яг өнөөдөр ямар асуудал хэлцэж байгаа талаар би тийм тодорхой мэдээлэл өгсөн юм алга. Намын гишүүдэд одоо ийм асуудал хэлцэнэ гэдэг зүйл мэдээлэл өгсөн юм байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал одоо яригдж байна л та. Мөнгө хийгээд цорхоо савшиг байна, үр дүнд хүрэхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Таны хувьд одоо энэ салбарт сайдаар ажиллаж байхад нөхцөл байдал ямар хөө байсан бэ? Гэхдээ би одоо 24 онд эрүүл мэндийн сайдаар томилогдоод энэ жилийнхээс хамаагүй хүнд нөхцөл байдалтай санг хүлээж авсан шүү дээ. Энэ дээр одоо маш олон төрлийн зохицуултуудыг хийсэн. Нэгдүгээр даатгалын сангийн үр ашигтай зарцуулалтыг бий болгосон. Хоёрдугаар гадны зээлийг бид нар буцалгүй тусламж болгож эргэж даатгалын самд төвлөрүүлсэн. За дээрээс нь одоо сайдын багцаас нэлээд хэмнэлтүүдийг хийж бараг 30 орчим тэрбум төгрөгийг эргээд даатгалын самд төвлөрүүлээд ингээд эмнэлгүүдэд нэн шаардлагатай тусламж үйлчлэгийг тасалдуулахгүй явуулахын бодлогыг зохис бодлогыг хийж хэрэгжүүлсэн. Энэ оны хувьд бид нэр өнгөрсөн оныхоос 200 тэрбумыг илүү энэ оны төсөвт суулгасан өнгөрсөн жилийнхаас. Ингээд бид нэр эмнэлгүүдэд 3-4 жил хоригдлогдсон байсан өрийг энэ оны эхний үлрэлт бүгдийг нь төлж барагдуулсан. Би сая ажиллаа өгөхдөө ямар ч эмнэлэг, ямар нэгэн үр төлбөр байхгүйгээр даатгалын сан өргүү тийм даатгалын санг би хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн байдлаар оны төгсгөлөөс 11-12 сарын гүйцэтгэл зарцуулагдах ёстой санхүүжилтээс урагш нь нэгч төгрөг татаж зарцуулаагүй. Өнгөрсөн оны хувьд 11-12 дугаар сарын санхүүжилтийг оны эхнэрүү татаад хэрэгэлсэн маш их тийм хүн нөхцөлтэй байсан. Энэ оны хувьд нэгч төгрөг татаж хэрэглээгүй, нэгч төгрөгийн үр зээл байхгүй ийм даатгалын санг хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр одоо эмнэлгүүд тусламж үйлчлэгээ тасалдуулахгүй явуулах энэ боломж байхгүй болсон байна. Энэ юу гэхээр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд бас дахин шинжилсэн гэрээнүүд ирж гин гэдэг ийм мэдээлэл байна. Энэ дээр тухайн эмнэлгийн одоо үргэлжлээд явах үлдсэн саруудад хийх ёстой байсан төсөв мөнгийг 3-4 дахин багасгасан ийм санхүүжилтийг эмнэлгүүдэд өгөхөөр ийм өөрчлөлтүүд орж ийн гэж байна. Ингэхээр энэ мөнгө нь өөрөө эргээд тухайн эмнэлгийн эмнэлгийн ажилтны цалин мөнгийг хүртэл тавьж чадахгүй тийм хэмжээнд хүрсэн энэ гэрээний шинжилтийг хийж гинэ гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд одоо даатгуулагчд хүрэх тусламж үйлчлэгээ тасалдах, тусламж үйлчлэгээ хүргэж байгаа эмч эмнэлгийн ажилчдад тавих эмнэлгүүд маань цалин мөнгөө тавьж чадахгүй тийм хэмжээнд хүрэх хэмжээний ийм асуудал өнөөдөр үүсчлээ. Яагаад
энэ асуудал үүсвэ гэдэг энэ асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь цаашдаа бол нэгдүгээр даатгалын сангийн мөнгө бол хаанаач хүрэхгүй байгаа гэдгийг одоо энэ олон улсын байгууллагууд бүгдээрээ тогтооц. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэгдүгээрт нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ үр ашиггүй зарцуулалтыг бууруулах тал дээр бас арга хэмжээ авах ёстой. Бид нар ийм цогц олон талын арга хэмжээнүүдийг авч хийж хэрэгжүүлж амжилтанд хүрнэ гэхээс биш. Өнөөдөр даатгалын ерхий газрын даргаыг солилоо гэд энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар тал талын арга хэмжээнүүдийг авах ёстой. Тэр одоо үр ашиггүй зарцуулалтыг бид нэр сайжруулах ёстой, тэн дээр тавих хяналтыг нэмэгдүүлэх ёстой гэдэг бол зайлшгүй асуудал. Нөгөө талдаа бид энэ даатгалын сангийн одоо орлогыг нэмэгдүүлэх, энэ дээр үүсэх эрүүл мэндийн салбарт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол угаасаа хаанаас ч хүрэхгүй. Тэгэхээр энэ хвалтыг бол одоо таны үед энэ сангийн дараагаар тавьж ирсэн шүү дээ. Өнөөдрийн сайд бол одоо энэ хвалт сэтгэлгүй ажиллаж байна. Энэ салбарыг бол уламд ордуулж байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ тал дээр таны хувьд юу ямар байр суурьтай вэ? Одоо энэ томилгоо хэр зөв зүйтэй байсан юм бэ? Гэхдээ одоо ямар нэгэн одоо тийм сэтгэлгүй ажилласан гэдэг одоо баримт нотлохоо тийм зүйл байгаа болоод одоо энэ хүн тийм зүйл ярьж байгаа болов гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар одоо миний хувьд одоо яг тийм тодорхой тийм баримт юм одоо сэтгэлгүй ажиллаад тэдэн төгрөгийг ийшин шилжүүлээд ингэж ажилласан байна гэдэг ийм зүйлийг бол олж хараагүй л. Их болт бол одоо энэ салбар сайн ажилласан гэж бодож байна таны хувьд. Гэхдээ би одоо өнөөдөр ийм нөхцөл байдал хүндэрсэн байхыг бодоход би бол одоо бас тийм сайн ажилласан гэж бодохгүй л. За баярлалаа. Дахиад асуулт. Намын дотоод иргэний хамгийн чухал гэдэг жааш тий.